Мэцгоно бүгдээрээ өнөөдрийн хичээлээрээ American accent-ний талаар би юу гэж боддог болон L-ийг хэрхэн дуудах вэ гэдгийг хамтдаа үзэх болно. За тэгэхээр эхний үсэг L-ийг үзэхээс нь монгол хэлний L үсгийн талаар үзье л да. Монгол хэл маань L үсэг маань айгүйх L гэж саунд дууддаг. Жишээлх юм бол лууван, ла, халиуна гэх мэтчлэн. Гэтэл англи хэл маань эдгээр айгүй зөөлхөн. За ер нь англинд хоёр төрлийн L үсэг байдаг л да. Эхнийх маань үгийн эхэнд юм уу, эхэн хэсэгт орж байгаа L, хоёр дахь нь үгийн төгсгөлд юм уу, төгсгөл хэсэгт орж байгаа L үсэг байдаг. За тэгэхээр эхний үгийн эхэнд орж байгаа L-ыг дуудахдаа та бүхэн зурагнаас харж агаад хэлнийхээ үзүүрийг дээд урд чүдэндээ жоохон хүргээд ярьдаг. Хүргээд юм уу, эсвэл хоёр дээд доод чүднийхээ урдуур хилээ гаргаад хэлдэг гэсэн үг. За тэгэхээр жишээлх юм бол энэ эхний үсгийн үгийг дуудах бол leaf, 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 live, 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 floor, 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 large, 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 cloud, 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 love, love, love. Би маш олон хүмүүсийг би live хийж гэн эсвэл би like юм уу эсвэл love гэж ярьж байгааг сонсч байсан. Эдгээрийг та дуудахдаа зөөлхнөр live, live, love гэж хэлэх юм байна. За тэгвэл үгийн төгсгөлд ярьж байгаа L-ыг дуудахад жоохон хэцүү байж магадгүй. Үүнийг та дуудахдаа хилээ ингээд тэр урд чүдэндээ хүрсэн хэвээрээ байлгаад хойшоогоо дээшээгээ мөртлөө хойшоогоо та хилээ татаад үзээрэй. Тэгэхэд мэдрэгдэж байгаа тэр булчинчин чангарж байгаа мэдрэмж эдгээр үгнүүдийг хэлэхэд танд мэдрэгдэх ёстой. За тэгэхээр мэдрэгдэх ёстой гэсэн. За тэгэхээр дуудаад үзье те. Full, 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 pull, 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 feel, 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 bowl, 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 milk, 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 foul, 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 full, pull, feel, bowl, milk, foul. Окей. За тэгвэл энэ хоёр үгэнд хоёулаа орж ин те. Үгийн эхнийх, үгийн аадгийнх. Level, level, level. Loyal, loyal, loyal. Level, loyal, level, loyal. Окей. За энэ VW хоёр V үсэг маань V. Энэ маань W. Vowel, vowel. Окей. Level, level. Окей. За тэгээд одоо бүгдээрээ миний American accent-ийн талаар юу гэж боддог вэ гэдэг талаар яриа л та. Тэгэхээр American accent гэдэг маань гэдэг дотор маш олон төрлийн акцентууд байдаг байхгүй юу? Америк улсын хаана байгаагаас шалтгаалаад тухайн нутгийн хүмүүс өөр акцентаар ярьдаг. Жишээлх юм бол урд мужийн хүмүүс айгүй их ингээ үгэлж байгаа юм шиг доо сонсогддог тийм. Харин Boston accent арай өөр сонсогддог, New York accent арай өөр сонсогддог, арай зарим үгнүүдийг өөрөөр хэлдэг гэсэн үг. Жишээлх юм бол Boston-гууд park гэдэг үг байлаа гэхэд тэд R үсгэн гээд park болгож хэлдэг. Park. За, гэтэл энэ акцент дундаас ерөнхийн нэг American accent гэж байдаг л да. Тэрийг маань General American accent гэж нэрлэдэг. General American accent. Заримдаа үүн маань Standard American accent гэж нэрлэдэг. Энэгээр акцент маань энэ Америк мужийн энэ хэсэгт ер нь амьдарч байгаа хүмүүсийг тэр акценттай хамгийн ойролцоо сонсогддог гэж үздэг. Тийм ч учраас олон нийт Америк даяар цацагдж байгаа телевизэд ажиллаж байгаа сурвалжчигч нар өөрийнхөө нутгийнхаа акцентыг гээгээд энэ акцентыг ерөнхийдөө өргөж авдаг. Энэ акцентыг ерөнхийдөө ингээ өөрийн болгож авдаг. За тэгээд ерөнхийдөө акцент болгон өөр те ус мужийн харж байгаагаар муж болгон өөр акценттай адилхан өөр улсаас Америкт ирсэн хүн болгон өөр акцент байдаг те Монгол акцент гэж байдаг. Монгол акцент маань ерөнхийдөө нэг иймэрхүү сонсогдог. I like to drink water. I like to drink water ч гэдэг юм уу. Ингэж хатуу орс юм шиг сонсогдоод байдаг. Ялангуяа L, T, R, T, H дөрвөн үсгнэр эдгээр дөрвөн үсгээ жоохон зөөлрүүлээд арай гоё нэг зөөлрүүлдэ хэлчих юм бол ер нь бараг л монголчуудын дуудлага айгүй цэвэрхэн болох гээд байдаг. Тэгээд
зарим Азийн улсууд бол баг LR үсэг байхгүй учраас тэд ингээ байхгүй юм сурах гэж аяг хэцүүтэй. Монголчуудад тэдрийг залруулахад л ер нь болчих гээд байдаг. Гэтэ ингээ залрууллаа гэдээ бүр ингээ амар төгс олох гал тэрнийг л хамаг энерги ингээл шавхаад гарч ямар ч тийм юуг байхгүй ирээд өгөөтэй. Ягаад тэгэхээр бүх хүн болгон акценттэй тийм үү? Харин ч та өөрхөн акцентээр бахарх хэрэгтэй гэж би бол хувьдаа үздэг. Ягаад гэхээр та ингээ амаа ангаах болгондоо та ярьж байгаа хүндээ би монгол хүн шүү, би Монголоос ирсэн шүү гэдгийг мэдэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхны нөгөө монголоороо бахархах чинь бас хэлний чи англи хэлээр чинь бас гарч ирж штэ. Хүмүүс ингээл өө чиний акцент чи ямар сони жаханаас ирсэн ингээл тэнгууд өө би Монголоос ирсэн гэл ингээл өөрийгөө нутгийг сурталчлах бас нэг зүйл чинь болж байгаа учраас тэр нь ингээл бүр ингээ шаналал өө би акцент болохгүй, би англиар муу ярьдаг ингээд байж болохгүй. Англиар сайн ярьдаг байлаа, акцент гоётой байлаа гэд таны англиар ярьдаг болчихно гэсэн үг биш. Англиар сайн ярьдаг хүний хингүй гэхэлэр өөрхөн ярьж байгаа юмыг тод товруунаар гоё хүнд хэцүү үг хэллэг ашиглаад урт өгүүлбэрээр ярьдаг хүнийг англиар сайн ярьдаг гэдэг болохоос биш сайн сонсоход зөөлөн гоё сонсогд байлаа гэд тэр хүн англиар ярьдаг гэсэн үг огтхонч биш гэж би хувьдаа боддог. Манай жишээлх юм бол манад нэг багш байдаг гэсэн бохоо. Тэр багш Польш багш өөрийнхөө тэр зааж байгаа хичээлээр болох олон улсын харилцаагаар айгүй сайн, айгүй гоё ярьдаг. Тэгэхээр зарим нэг ганц хоёр ингээд ийм акцентд сонсогдоод байдаг. Жишээлх юм бол ингээд success гэдэг байхад success гэж ярьдаг. Succeed гэдэг байхад success гэж ярьдаг тий. Тэгэхээр ингээд бид нэг сүулт ингээд тасчихж байгаа юм чинь ингээд сонсоор хагаад мэд тассан. Оо тийм success штэ ухааны баг хоорондоо тэгсэн тий баг тэгсэн явж байдаг. Тэгэхээр зэрэг тэр бол нэг тийм акцент бол нэг тийм асуудал биш шүү. Бүр ингээд акцентны ялгаа үгээ буруу ингээ хэлэх ялгааг хоёр байгаа шүү дээ. Жишээлх юм бол те here гэдэг үг байлаа шүү дээ. Here H E R E тийм үү? Тэрийг та хэрэг мэрэ гэж дуудаад байвал тэр чинь бол алдаа тийм үү? Тэр чинь бол таны мэдхгүйгийнх, таныг сураагүйгийнх хэрэг гэж дуудаад байвал те. Тэгэхээр харин тэрийг ингээд here гэдгээ та American English-тэй бүр ингээд адилхан ерөөсөө сонсогдохгүй ингээл хэрэг биш ч гэсэндээ ингээл арай өөрөөр хэлээд байлаа гэх тэр чинь ингээд амар тэрийг ингээл асуудал болгоод өөр ингээд тэр цагаа өөр ингээд илүү ном уншихад зарцуулах дээр төвлөрүүлэхгүй байгаадах юм бол тэрийг бол би нэг тийм сайн зүйл гэж бодохгүй байна. Яагаад аяанда та ингээд сайжрах тусам илүү их мэд тусмаа таны аялагч нь ч гэсэн сайжраад та ч гэсэн өөр ингээд явандаа сайжирдаг учраас би тэрэн дээр бол анханд бол нэг тийм хэрэг гэж дуудахгүй дээ. Бүр ингээ буруу дуудахгүй л болол зэрэг тийм жижиг тэр хоёр хэлний ялгаанаас гарч байгаа тэр жижиг үсгнүүд дээр нэг анхаарлаа битгий амар их ингээд төвлөрүүлэхгүй дээ. Ерөнхийдөө бол L гэдэг L гэж дуудахгүй маань ерөнхийдөө бол зөөлхөн L юм байна гэж дуудах юм байна гэдгээ ингээл мэдээл ингээл явах нь чухал юм болов гэж боддог. За тэгээд баяр та